Монгол үндэсний олон нийтийн телевиз MNB Sport үзэгч та бүхэндээ миний мөрөөдөл нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт бид өөрийн хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөн хоккейн спортоор хичээллэж байгаа мөнх түшиг хүүг онцоллоо. Тэрээр бага наснаасаа эхлэн аэробик гимнастикийн спортоор хичээллэж уран зураг зурах сонирхолтой байжээ. Одоо харин мөнх түшиг хоккейн спортоор хичээллэхээс гадна сагсан бөмбөг, сноубордын спортоор давхар хичээлдэг. Түүнийг спортод амжилт гаргахад нь гол дэмжлэг, итгэл сэтгэлийн хүч өгдөг хүмүүс бол гэр бүл юм. Гэр бүл болохоор тавлаа амбал тав. Манай аав болохоор залуудаа нөгөө хоккейны хаалгач хийдэг байсан. Тэгээд ер нь бол намайг бас хоккейнд их дэмжиж оруулж байсан. Намайг дандаа тэмцээн дээр авч явдаг, бэлтгэл дээр авч явдаг. Өөрөө ядарч исэн ч гадаа даарад намайг юурс ингээл хараал гэж идэг. Тэгээд миний яг ингээд болохгүй байгаа юмнуудыг дандаа хэлж өгч засч идэг. Тэгээд аав маань л ер нь ингээд даарч исэн ч намайг ингээд бэлтгэл дээр ингээд хараад болохгүй байгаа юмнуудыг хэлж өгдөг. Энэ ерөөсөн спорт бас хоккейн спорт бол хүүхдийг хүмүүжлийг төлөвшүүлдэг. Яагаад тэгэхээр чинь нааштай нэг нэгэ хөндлөх, нэгийг өмөөрөх. Одоо эн чинь нэг багаараа пятеркаараа явдаг болохоор тэгээд энэ байгаа байдал нь шал өөр болчтой юм байна. Ерөөсөө эхлээд нэг мэдээж хүүхдэрээ гэртээ хэрэглэх дуртай тоглох. Одоо болоо тийм юм байхгүй. Аль болохоор яаж юу яах вэ? Одоо ээждээ яаж туслах вэ? Ахтаа яаж туслах вэ? Аадаа яаж туслах вэ? Дандаа нэг тиймэрхүү юм байна. Тэгээ одоо ялангуяа өөрөө бас тэгээ мэрэлттэй болчтой юм. Тэгээд хоккейны сонирхолтой юм гараа заавал тэрийг үүснэ. Нэг тийм байгаа шүү тэр сувг дээр үзье гэж хэлээл нөгөөдг сувгийг хоёулаа хамт үзээ сууч штэ. Тэгээд их сонирхолтой байдаг л ахalta. Тэгээд тэр юун дээр налдаа малдаа ингэдэм байш. Одоо тий болоо тийм зүүн талынх болоо зүүн тал дээр ингэж ордог бай. Алдаа ороод ингээ буцах хэрэгтэй. Тэгээд энэ болгоны бүгд өөрөө хэлээд манай хүү болоод энэс их юм сурч гэр оронд ч одоо яг тийм тусрахыг болд юм байл шүү. Харин ээж минь болохоор 52 дахь сургуульд багш хийдэг, англи хэлний багш. Тэгээд ээж минь болохоор намайг яг ингээд хоккейнд ингээд амар хайртай болохоор намайг ерөөсөө яагаад бүр яасан ч ингээд намайг дандаа дэмжиж байдаг. За хоккейн спортод хичээллийн хувьд бол нөгөө сургууль дээр янз бүрийн тэмцээн дугуулын хичээллэх үед саксны секц яг давхар хичээлүүдээ саксны секцэнд ороод тоглосон чи яг тэр үед нөгөө тухайн насных нь хүүхдүүдээ улсын аварга болох гээд багш нь тэр насных нь хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд тэгээ орж ирээд ээжээ тэр багш чинь надтай бэлтгэл хийхгүй байж штэ. Бид нарыг зүгээр бөмбөгөө аваад тоглол гэж хэлээл. Тэгээ би чинь тоглож чадахгүй штэ. Тэгэхээр зэрэг би яаж чадах юм бэ гэдэг чи 4-р ангитай байсан. Тэгээд яг сургууль дээр нөгөө хоккейн шалгаруулалт аваад яг тэгж яриад сургуулаас гарч явж исэн чинь нөгөө том цүнхтэй хувцснууд бариад хүүхдүүд юу болж байгаа юм гэсэн чи хоккейны хүүхдүүд хувцас авч байгаа гэд. Тэгээд очиад дасгалжуулагч багштай нуулзаад маргааш хурж ирж өдөр өгөөр гулгуулаараа гэд. Тэгээд за ямар ч байсан би ингээд энэ сургуульд ажилтсан юм чинь бас хүүгээ ингээ оруулчмаар байна гэд. Тэгээд аваад явж байхдаа би нэг л үгийг хэлсэн. Тэр нь юу гэж хэлсэн гэхээр саксны хувьд бол миний хүү өнөөдрийн тэмцээнд бэлдэж байгаа хүүхдүүдээс нэг алхмын хойно байгаа. Тэгэхээр нэг алхмын өмнө явж байгаа хүүхдүүдээ багш бэлдэж тэмцээнд оруулна ойлгомжтой. Хоккейн спортын хувьд хоккейны хувьд бол та нар яг нэг шугамнаас зэрэг урагшаа алхаж байгаа. Хэн сайн байна, хэн хичээнгүй байна, хэн тууштай байна тэр хүүхэд амжилтанд хүрч чадна. Энийг л сайн бод. Миний хүү хоккей гулгаж чадах уугүй юу гэдэгтээ биш тоглож чадах уу гэдэг. Бүгд тоглож чадахгүй. Та нар бүгдээрээ зөвхөн л сонирхогчийн журмаар канки угалдсан хүүхдүүд байгаа гэж хэлээл оруулсан. Тэгэл нэг бэлтгэлдээ орчоод эрэхтэй ээжээ өнөөдөр гарааны 5-ыг шалгаруулна гэж байна. Яг үнийг хэлэхэд би гарааны 5 гэдэг нь юу юм ч мэдэхгүй юм чи. За тийм үг. Тэгээ оройн эрэхтэй ээжээ би гарааны 5 шалгарцсан гэд нэрэл шалгарсан юм ахтаа гэдээс чи 4 жилийн дараа сая 3 дахь удаага улсын аварга олж ирчихэд тэр гарааны 5 ч угаасаа л 5 хүүхдэл очсон ш тэр орой чинь гэж байгаа. Тэгэл тэр гарааны 5 гэдэг үг л тэр хүний хувьд бол хамгийн хүн цэнтэй яг ерөөсөө л урагшаага ганц зорилго нь болсон юм байна. Тэгэл одоо бол хоккейн спортоор бол тууштай хичээлдэг. Нэг ч удаа ерөн секцээ тасалж үзээгүй. Тэгээд ар гэрийнхэн зүгээс дэмжихийн тулд одоо аав нь бол байн хажууд нь ээж нь. Би бол ингээл орой хитэн цагаас секцэн тарнав. Тэр болтол ингээ хүлээж сууж байгаа л хүүхдээ аваад явдаг. Тийм учраас бас өөрөө их тэрэндээ их ихтгэлтэй байдаг баха. Ер нь бол бас ахаасаа үлгэр дуурайл авдаг. Манай ахаас намайг бүр яасан ч дэмждэг. Манай эгч маань болохоор одоо Шанхайд суралцж байгаа. Тэгээд ер нь л манай эгч бас намайг ерөөхдөө
тэнцээс ингээд хэрэгтэй зүйлүүдийг маань явуулаад ер нь бол намайг дэмждэг. Ер нь манай гэр бүлийн аягүй чөлөөт хүмүүс байдаг. Тэгэхээр хоорондоо юу гэдгийг мэдээж хүндлэн байдаг. Гэхдээ хоорондоо хэлэх гэсэн юм шууд эвтэйхээ ойлгуулад хэлцдэг болохоор ер нь бол айгүй нээлттэй манай дүү бол хинтээж байсан гэсэн инээ чанаад уучраа олцдог. Энд нь болохоор одоо би тэр одоо энэ хичээлдэг спорт нь бас нөлөөсөн болоо гэж бас их боддгийг. Хоккей спортод орсныхын хувьд гэх юм бол яг манад өөрөө дур сонирхлоороо тий яг одоо тэр нөгөө нэг багш нь сэдлийг нөгөөд тэгээд дур сонирхлоороо за энэнгээр нэг хичээлэд үзье гэсэн тэрнийг нь бидний хувьд бол мэдээж дэмжсэн баяртай байсан. Яг нэг айжсэн юм гэх юм бол энэ жоохон эрсдэл ихтэй контакт ихтэй спорт гэж би боддог байхгүй. Тэгэхээр унаж бэртээд мөс гэдэг чинь өөрөө бас газраас арай өөр штэ хатуу байгаа. Тэгэхээр унж бэртээд ямар нэг юм бэртээчихвээ хөл гар нь өвдчихвээ гэж яг тэрэн дээр бол мэдээж айгүй их санаа зовдөг. Манай ах болохоор ингээд өөрөө ингээд завгүй байдаг болохоор намайг ингээд гэрт очихоор би агаад ингээд бэлтгэл дээр бас юмнуудаа ярьж өгдөг байхгүй юу. Түнгээд агаа ингээд боёр үргий гээл наг ер нь л тэгэл өдөөл аскол ингээд наг ингээд одоо ямар гэх юм дээ одоо ингээд наг амар дэмжиж идэг. Хамт юм хийх одоо чөлөө цагаар юм их хувьд л одоо бит хоёр хоёлаа нэг сноубордоор бас гулгадаг сонирхолтой. Тэгэхээр яг чөлөө цагтаа одоо манай дүүгийн бэлтгэлгүй хичээлгүй үед миний ажил багтаа үед бол Sky Resort руу очиод ч юм уу те уул руугаар ач юм уу сноубордоор гулгаад ингээ явж идэг. Аль болох одоо юу гэдэг сонирхсан юм болгонд нь аль болох чадлаараа одоо нөгөө нэг үзүүлээ те. За юу гэдэг сноуборд гэж нэг юм байдаг юм байна те. За ийм спорт сакс гэвэл нэг юм байдаг юм байна гэсэн тиймэрхүү юмнуудыг аль болох үзүүлэхийг мэдрүүлэхийг нэг биеэр мэдрүүлэхийг л зорддог тоо ер нь бол. Миний хүч нь одоо цэцэрлэгт байхаас авахлаад ер нь их юмдаа яг зорьсон юмдаа бол маш их сайн тэмүүлж хичээнгүүгээр суралцдаг тийм байсан. Жохон бахта цэцэрлэгт гимнастикийн тэмцээнд орох гээд бэлдээд тэгээд яг тэрэндээ ингээ явж хахад хичнээн ингээд хэцүү нойр нь хүрчээ унтмаар байсан ч гэсэн тэр чинь жоох хөвгтчтэй шууд өглөө босоод цэцэрлэгтээ явдаг. Тэгээд тэнцэнээс нь харахад за энэ яг өөрийнхөө ингээд тууштай юмдаа их тууштай байх юм байна гэд. Тэгээд биеийн тамир спортын нөгөө ордон тэднийх нэг удаа бэлтгэл хийгээд тэгээд орсон. Миний хүү энд хамгийн мундаг тамирчид ордгийн. Энэний тайзан дээр очиж зааланд очиж бэлтгэл хийнэ гэдэг бол хамгийн мундаг тамирчин болох юм. Тэгэхээр чи энэ ч бэлтгэл хийж байгаадаа их сайн баярлж явах хэрэгтэй гэд. Тэгээд ороод бэлтгэл хийгээд тэгээд тэрний дараа тэмцээнд ороод тэднийх нөгөө алтан медаль авч ирсэн баг. Тэр нь бол яг өөрийнх нь хувьд маш том урам өгсөн баг ч. Тэгээд тэнцэнээс би их хариуцлагатай хүүхэд болох юм байна да гэж бол харж ирсэн. Тэр чинь дөнгөж 5 настай л байсан байж миний хөө. Миний хүү бас надаас хэлээгүй байж байгаад ээжтэйг нэг өдөр ирээд хүүгээ хоккей сонирхолтой юм байна гэж чадах юм шиг байна. Ийм юунд оруулъя гэдгийгсэн. Тэгэхээр би бас эхлээд хайж исэн. Тэгсэн чинь дараа нь орчлоо гэж ирсэн. Тэгэхээр л ерөөс миний одоо замд шолоцсон. Тэгээд хайлаа хамт сонирхоод үзүүлээл ингэж тоглолтын тэгж тоглолтын. Тэгэл би одоо нэг хамт явбал алдаа дутагдлаа гэдэг болоо тэрийг хийж өгөөл засаал тиймэрхүү. Уг нь бол би 88 овечкины номерыг авах гэсэн. Тэгсэн чинь манай огийн ингээд тэр номерыг авсан байсан болохоор би ааваас асууж аваад аав надад 9 номерыг энэ сайн тоглогч Крутов гэд надад хэлж ирсэн. Макар Ларионов Крутов гэж Оросын алдартай гурал байдаг байхгүй юу. Тэр нь одоо Крутов нь 9 номертай. Их одоо дайчин тоглолтоо яг одоо төв товтлогч өөрөө бас ингэж хүн хуурж орно, холоо сайн зохино, гол оруулна. Ерөөсөө урд хойно аягүй сайн тоглолт. Би өөр тийг одоо яг минийхөө яг иймэрхүү тоглолт. Крутов гэдэг тоглогч нь болохоор ер нь бол тийм ухаанаараа тоглодог. Хурдтай бас пассаа өгдөг. Ер нь бол хүмүүсээ сайн хардаг тоглогч. Тэгээд тэгэнгүүтээ ээж болохоор намайг энэ 9 номер нь бас Азийн номер гэд намайг бас ер нь л 9 номер гэсэн чинь амар баярлж ийсэн. Иймэрхүү 2-3 талын юм одоо энэ 9 номер болоод бид нэр сонгогдож авсан юм.
би энэ 50 ордон сургууль сурдаг. Манай бие дэврийн багш Пүрвачр багш маань надад хоккейд яаж орсноо надад түүхээ ярьж өгч ирсэн. Тэгээд би амар сонирхолтой болж. Тэгээд надад Пүрвачр багш маань нөгөө нэг шарын гол ингээд ээж нь ингээд жоохон амар өвддөг хөхтэйс аахгүй. Тэгээд ээж нь ингээд шарын голын орой ингээд гэрлэн ингээд котокных нь гэрэл унтарсан байхад ингээд дагуулад мөсөн дээр гулгуулаад бэлтгэл хийлгээд тэрнээс хойш юусаа ханаад төрхөө болцсон. Тэгээд яагаад гэсэн чинь мөснөөс 3 метрийн өндөрт нөгөө цэвэр хүчил төрөгч байдаг гээд тэгээд ер нь миний сонирхлыг их татсан да. Анх гулгаж чаддгүй байсан болохоор амар хэцүү байсан. Яг тэр нь л хэцүү. Тэгснээс ингээд найзуутай болоо баг хавд болонтой болоо багаар ажил сурсан болохоор амар гоё. Ер нь тэр нь таалагдсан. Миний анхны өмсөл болохоор ингээд амар гоё улаан өнгийн тэгээд бас ер нь л өнгөлөг жерси байгаа. Тэгээд тэр одоо хамгийн анхны болохоор би ерөөсөө энийг амар хадгалдаг. Одоо энэ жерсин дээр би Оросын албаны улсын шгшгийн хаалгач Тэрхтякийн гарын үсгийг авсан. 19 онд Монголд ирэхэд нь манаагийнхан очиж уулзж исэн. Тэгээд би гарын үсгийг авч исэн. Анхны тэмцээн энэ доктор болсон яг энэ. Тэгээд манай зохиож исэн болохоор ингээл баахан ингээл хангаар дэдэргээд амар хүчтэй агууд орж ирсэн. Биднээс 2-3 баах. Тэгээд бид нэр тэр чинь анхны тэмцээн болохоор ингээд юугаач мэдэхгүй. Ингээд бид нар ингээд ганцхан бугуунт гэхэл багийг ялж исэн байхгүй юу 2-1-ээр. Тэгээд тэр багийг ялаад бид нэр ерөөсөй байр эзлээгүү. Тэгээд манайх яг 4-р би 4-р ингээд байсан болохоор энийг ингээд зүгээр дурсгалын медаль байхгүй юу. Тэгээд би анх аваад амар баярлж исэн. Ингээд анхныхаа тэмцээн дээр алтаачлаа гэд. Тэгсэн чинь ингээд сүүлд нь ингээд асуусан чинь зүгээр дурсгалын медаль гэсэн юм бэлээ. Хамгийн анхныхаа медалийг авснаасаа хойш бол энэ хүүхдүүд бол бүр их урам орсон. Тэгэхээр бас зорилгынхаа төлөө их сайн явж байгаа, багш нэг сайн ажиллаж байгаа хамт олон юм байна. Тийм учраас л эцэг эхийн зүгээс чадах бүхнээ хийгээд зорилгодоо хүрэхтэн хүүхээ бол бүх талаас нь дэмжинэ л гэж бодож байгаа. Тэгээд энэ болохоор миний 2020 онд авч ирсэн улсын аврах шалгаруулалт тэмцээнээс авсан алтан медаль байгаа. Тэгээд яагаад би энэ хоёрыг онцолж байгаа гэвэл энэ дурсгалын алтан медаль нь миний энэ 2020 оны улсын аврах шалгаруулалт тэмцээний алтан медалийг дуудсан шиг надад санагддаг. Яг тэр замбуулан дээр болдог тэмцээн дээр би шилдэг тоглогч болж исэн. Тэгээд анхын шилдэг тоглогчийг авахдаа би амар баярлж исэн. Анх удаа ингээд ийм юу авч исэн болохоор одоо ийм цом эдэр авч исэн болохоор. Хамгийн ихнийх нь тэмцээнд оруулахад бол тэр чи 4-р ангийн хүүхдүүд амар хөөрхөн штэ. Шайб нь хаашаа нөгөө хамгаалагч юм байхгүй нөгөө бүгд л тийшээгээ гүүн. Одоо ганц тэрийг л булааж авахын тулд тэгэл дараа жилийнхэн тэмцээнүүдээс ахвал бас арай өөр болоод байгаа. Тэгээд замбуулан дээр болсон 20 оны улсын аврах штэ. Тэрийг бол хажууд нь очисон мөртлөө ерөөсөө үзэж чадаагүй. Тэргээр нь тэр тойрол ингээл яваад байсан. Тэгэл яг орилолдож байгаа. Би баг гол хийжлээ гол гэж орилоод байгаа. Тэр тэглээ гэдэг юмнуудыг харж байгаад ингээл амар баярлж ирсэн. Ямар гоё спорт. Энэ спортоор хичээлсэн дэх гоё баяртай байна гэл. Дараа нь болохоор манай ах чинь Багнуурт нөгөө фестивал болж цомын төлөөх фестивал болж исэн 2020. Тэгээ тэр фестивалд манай ах алт авч исэн. Тэгээ би чинь хамгийн гоё түүхтэй юм болоод би нөгөө Багнуурт болсон тэмцээнд хамгийн нөгөө хоцорж очсон байсан чинь ажил гараад. Тэгэхээр хүү маань намайг харангуйта шууд гол хийжсэн байхгүй. Тэр айгүй гоё санагдчихсан. Тэгээд би таныг ирэхээр гол хийлээ штэ аав гэл тэгэж баярлж ирсэн да. Ой! Yes! Мөхс гоё гол хийлээ. Маш адаас цэгэн сагун дээрээс шидлээ. Яг тэрний дараа манайх
бага нас цом улсын авраг шалгаруулахаас хүрэл медаль авч ирсэн. Тэгээд тэрний дараа 2020 оны улсын аваргаар манай алтан медаль авч ирсэн. Пласт компани зохиож исэн 6 дахь сургууль дээр болдог тэмцээн дээр бид нэр мөнгөн медаль авч ирсэн бас. Олон улсын тэмцээнд яг 20 оноос оролцсон. Яг 20 онд Оросын албаны улсын улаан хотод болж исэн. Тэгээд тэр гадаадын тэмцээнүүд гэх юм бол багууд ингээд амар хурдан их пастай тоглолт юм бэлээ. Яг манайх шиг ингээд ганцаардаа товын тоглолт хийхгүй. Тэгээд ер нь бол их пастай хурдан тэгээд дасгалжуулагч нар амар ингээд талбай дээр ингээд бүр зааж өгдөг юм бэлээ. Тэгээ манайх тэр үед яг 2 дахь жилдээ тоглож исэн болохоор манайх сайн мэдэхгүй байсан. Морто 2 гээд нэг багийг ялж исэн. Тэгээд бусдууд нь Мортон 1 гэдэр Сибирский тигр эдгээр ерөөсөө хурдан болохоор эдгээр яг тэр үедээ бол нэлээд удаан байсан. Бид нар бол ерөөсөө гүйцэдгүй. Яг ингээ олон улсын тэмцээн болохоор бид нар бол сайн мэдэхгүй болохоор их сандраад айж исэн. Ер нь бол ховын тоглолт их хийдэг, пасгүй тоглодог байсан яг тэр үедээ. Тэгээд яг тэрний дараа манайх ер нь бол гадаадын багууд ер нь бол хүчтэй байна гэж бодоод тэгээд ер нь пас, хурд, цохилт гурваал ер нь бол сайжруулах хэрэгтэй байна гэж бодсон. Очихоо! Ерөөлт! Нэр юм блэ? Чимбэлэг. Дөлөө. Ирмүн. Тамра. Нарамбат. Гана. Мөнх түшиг. Амархуу. Тэмүүжин. Амар түшин. Энэ хоёр баримлыг болохоор энэ хамгийн хайртай наагцэгч минь хийж өгч ирсэн. Энэ хоёр хоёулангийн намайг улсын аврагуулсан гэд надаа ингээд дурцгаад хийж өгч ирсэн. Бас гэн болохоор Петерки ахлагч гэж байгаа. Ерөнхийдөө бол туслах капитан гэсэн үг. Тэгээд өмсгөлийн хувьд гэх юм бол манайх ер нь бол улаан цэнхэр хоёрыг л голдуу яг өмсдөг. Манай үндсэн гэх юм бол цэнхэрөнг. Яг энийг миний зурагнаас харж хийж исэн. Тэр зураг нь болохоор Оросын албаны улаан хотод бол нөгөө миний тэмцээндээ би ахуулж исэн зурагнаас харж хийж исэн. Ковид-19 цар тахлын улмаас тэдний баг 2 жил тэмцээн уралдаанд оролцож чадахгүй хойшлогдсон цуцлагдж байжээ. Тэгсэн ч хүүхдүүд тууштай бэлтгэл сургуультай хийж багшийнхаа итгэлийг алдалгүй сүүлийн жилүүдэд олон сайн амжилтыг үзүүлжээ. Түүний багшийг Лавгжвийн Одбаатар гэдэг. Одбаатар 23 жил тасралтгүй хоккейн спортод өөрийн бие сэтгэлээр зориулан ажиллаж байгаа хүн юм. Тэрээр шарын гол багт хамгаалагчаар тоглодог байсан бөгөөд одоо Ахмад Тамирчин төдийгүй олон шавнартай болжээ. Анх мөнх түшиг маань ерөөсөө гулгадгүй хөвгт ирсэн. Тэгэл одоо энд анхнаас нь гулгалтын зааж өгөөл. Тэгээ одоо бол ер нь мөнх түшиг залуучууд насанд хүрсэн залуучууд шиг л тоглолтог болж байгаа. Одоо тэр багш маань болохоор яг ингээд Котоко өөрөө ганцаараа усалж юмслаар ер нь бол бид нарт бас их юм заадаг. Пас цаана, хурд цаана ер нь бол бид нэр ингээд их шахдаг. Энэ хооронд манай хүүхдүүд улсын аваргаас 2 алтан медаль, 1 мөнгөн медаль
авчаад дундуур нь бас корона гэдээ бас завсарлчаад байна. Хоккейн спорт бол багийн спорт. Нэг нэгнийгээ ойлгож, бие биенийхээ дутуу бүхнийг дүүргэж, нэг хүн шиг байх нь багийн үүрэг хариуцлага. Тиймээс ч тэд COVID-19 цар тахлын үеэр халдвар хамгааллын дэглэмээ чамдлан сахиж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийсээр байсан юм. Үүний хүчинд 10 баг зорьсон зорилготоо хүрч, энэ онд багнуур дүүрэх тулсан 14 хүртэлх насны хоккейн улсын аврах шалралт тэмцээнээс алтан медаль хүртсэн байна. Түшиг бол ерөөсөө бэлтгэл тасдаггүй. Ерөөсөө байнгын бэлтгэл аав нь айгүй дэмждэг. Аав ээж нь хоёулаа дэмжээд аав нь бол ерөөсөө бэлтгэлтэй үеэр ирээл спортны гадаа хараад зогсож чинь. Тэгэл хүүхдээ бэлтгэлээс тараад явангууд дагаад ерөөсөө канкигийн өмсүүлэл тэгэл ерөөсөө байнгын хамт найз юм шиг явж идэг. Аав нь бол маш сайн хүн. Хүүхдээ дэмждэг. Ээж нь ч ялгаагүй сургуулийн багш хийж байгаа. Ийм л айгүй сайн гэр бүлийн хүмүүс байгаа энэ Мөнх Түшгийн маань гэр бүл. Яг хөө бид нэр энэ багийнхан донд нэг их эцгийн зөвлөгж байдаг. Бид нар чинь бас зүгээр байхгүй бид бүгдээрээ нэгдээд туслахгүй болоод бас ганц тасгалж болж энэ чинь бүр жоохносоо явсан болохоор тий чинь одоо юмаа мэдгүй байлаа нэг үедээ болоо бид нар бүгдээрээ л дагдаг байсан. Тэр тэгжээж л нэг болоод яс одоо юунд нь биеинд нь хөрөхгүй болоод болохгүй л дээ. Манай аг нь AB буюу 10 баг. Тэгээд манай яг ингээд хичээлээ 4 жил болж байна. Би нь бол гарааны тавтайгаа л их нээлтдэг. Манай гарааны тавх нь намайг их ойлгодог. Одоо ингээд талбай дээр ингээд ерөөсөө ингээд хараад шууд паса ингээд суулаад байх дөгөөд ер нь амар сайн ойлголцдог болохоор гарааны тавтаа л их сайн байдаг. Шүтээ болохоор зөвхөн энэ хоккейн тал дээр ирээ танилцчихсан. Эхний жилдээ би анзаараагүй. Тэгээ хоёр дахь жилээс нь анзаардаг болоо. Тэрний дараагийн жилээс найздаг болсон дөө. Дараагийн тоглолт тэмцээн уралдааны тухай юмудаа ярилцсан. Тэгээд эндээ тоглоёг ярина. Бит хоёр нөгөө адилхан ардаа тоглодог. Хоорондоо айгүй пас ирдэг. Тэгэхээр хоорондоо айгүй ойлголцож тоглох. Яг төрүүлж гардаг 5 хүүхдийнхаа ингээд артлын хоёр хамгаалагч нь болохоор хоорондоо за амар ярилцж тоглодог. Тэгээд манай багийнхан болохоор өөрсдөө ингээд амар ингээд хурдан сурахыг ингээд хүчээдэг. Тэгэхгүй ингээд өөр багийнхаа шиг ингээд одоо зарим хүмүүс ингээд зүгээр суугаад идэг та. Одоо юу гэдэг юм бэ? Ингээд ерөөсөө хичээхгүй. Манайхан бол ингээд яг хилээд өгөхөр ингээд амар хичээдэг. Ер нь л тэр нь л надад их таалагддаг. Түшигтэй 9 настайгаас хойш хоккей тоглож байгаа. Тэгээ би болохоор багийн ахлагч, түшигээ болохоор гарааных нь ахлагч гэж явдаг. Сүүл болох тэмцээнд бид нар амжилттай орохыг зорж байгаа. Тэгээд 7 хоногт 5 удаа бэлтгэл хийж байгаа. Ер нь манай баг ингээд илүү хичээгээд ингээд улсын шгшээ болохыг ингээд зорилго болгосон байгаа. Манай багийн зорилго тэгээд хоккей одоо тэр улаан үүдэн дээр олон улсын тэр тэмцээнүүд алтан медаль авч тэгээ Азийн авраг болох. Баг хамт олноороо зорьсон амжилтандаа хүрнэ. Ирээдүйн зорилго бол ер нь бол одоо энэ Монголын бас л лигийн тамирчин болно. Нэр нүгээр гарах тийм тамирчин болохын төлөө л зүтгүүлж байгаа. Мөнх Түшиг гэр бүл, багш, баг хамт олон найз нөхдөө хамгаас их хүндэлдэг. Тэднээс суралцаж, үлгэр дуурайлал авч өөрийгөө өдөр бүр хөгжүүлэхийг хичээж, хүсэл зорилгынхон төлөө зүтгэж явна. Хоккейн спорт гэдэг бол өөрөө эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол гайхамшигтай спорт. Анх хоккейгоор хүүгээ хичээлэхэд нь би ингээ бодсон байхгүй. Дан цамцсан дээр тэгээд нэмэгкэн энэ жерсиг өмсөд ингээ гарахаар ээж хүний л бодол штэ. Одоо ханаа түрэндээ, одоо дааранда күртийг нь бариад хажууд нь зогсож авахгүй болвол гэж тэгжсэн чинь бүр нэвт хөлс олоод тэгээ орж ирээд тэгээ орж ирэхдээ ингээд хамгийн сонирхолтой хамгийн гоё нь эрч хүчтэй бие бэлтрийн хөгжил сайтай болно. Тэрнээс гадна өвлийн энэ хүүтэн тэсгэмд нөгөө ханаа тагшуур гэдэг юмыг огт хүрээгүй одоо 4 жил болж байна. Саяны энэ цар тахалтай байх үе үед ч гэсэндээ ерөөсөж өвдөж хавдаагүй. Тэгэхээр зэрэг би мөсний спортыг, хоккей спортыг, зөвхөн ер нь өвлийн спортыг Монголд илүү их хөгжүүлээсээ энэ тал дээр одоо бусад спортын байгууллагууд маань дэмжин ажилласаа гэж бол бас ээж хүнийхээ хувьд л айгүй хардаг, хүсдэг.
Ер нь бол гэр бүлийнхаа хувьд ингээд бүгдийг ингээд туслаад дэмжиж ер нь бол ингээд ядраахгүй л байхыг хүсдэг. Харин ингээд хичээл нам өөртөө гэх юм бол би хичээлүүдээ сайн игээд би эмч болохыг ингээд эмч болно. Яагаад гэх юм бол одоо ингээд хүмүүсийг эрүүлэх болгоод амар гоё аз жаргалтай байна. Зорилго гэдэг бол хүнийг тодорхойлж яадаг хамгийн том юм. Тэгэхээр ээж нь олол хүүгээ олон түмэндээ хүндлэгдсэн, тэгээд олон түмнийхээ итгэлийг даасан сайн эмч болоосай гэж бол хүсдэг. Мөрөөдөл олол байгаа цагт хүн үргэлж өөрийнхөө хувьд бол амьд байж идэг. Тийм учраас улсын шгшээ багт орж тоглох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай гэж бас ээж нь хүсэж जैन. Тэгээд хүүгийн маань санаж бодож байгаа бүхэн биелэх болтугай. Миний хүү зарлах руугаа тэмүүлэлтэй хүрэх хүсэлтэй хүрэх мөрөөдөлтэй тийм сайхан залуу байгаарай, тийм сайхан хүн байгаарай, тийм сайхан эмч байгаарай гэж бол хүсэж байна. Ээж нь тэгээд хүүдээ маш их хайртай шүү. Хамгийн гол нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Хүүгийн маань бүх хүсэл зориг болгон биелэх болтугай гэж хүсэж байна. Монгол үндэсний олон нийтийн телевиз MNB Sport Zone үзэгч та бүхэндээ миний мөрөөдөл нэвтрүүлгийн хэн шин дугаарыг хүргэлээ. Бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ ан улс дүүргийн 10 клубын тамирчин мөнх зулын мөнх төшөх хүү гонцолж өсөл мөрөөдлийнхэн тухай ярилцлаа. Мөнх төшөх хүүдээ эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.